Манай хоёр асуулт тодруулъя. Эрүүл мэндийн салбарын зардалтай холбоотой эмнэлгийн ажлуудын зардалтай холбоотойгоор тодруулъя. Өртгийн жингийн тооцоог ер нь хизээ шинжлэх гэж байгаа вэ? Ер нь тэр жил болгон шинжлэгддэг үү? Энэ дээр нөгөө цалингийн асуудалтай уялдаатай юмнууд бас байгаа болохоор гэж асуумаар байгаа. Дараа нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг ер нь өртгийн жингийнтэй ижилхэн аргаар тооцох тогтолцоо систем таад маань ярьж байгаа юу? Би нэг юм бодлогын шинжтэй юм асууж байна. За 3 дугаарт нь саяны миний асуултууд чинь нөгөө эрүүл мэндийн даатгалын сангийн нэмэгдэлтэй холбоотой тий. Тамхи арх чихрийн агуулгатай ундааны нөгөө татвар эрүүл мэндийн нэмэлт онцгой албан татвар авч байгаа шүү дээ тий. Тэр ер нь манай эрүүл мэндийн даатгалын санд хичнээн төгрөг оруулж ирд юм бэ. Тэрийг нэмэгдүүлэх боломж ер нь байгаа юу гэдгийг бас тодруулъя. За хамгийн сүүлд нь энэ эмч сувилагч нарын цалингийн асуудал бол юутай холбоотой гэхээр төвлөрөлттэй холбоотой байгаа. Бас тий. За тэгэхээр эмнэлгийн орон тооны бүтцийг хүний нөөцийн асуудлуудыг төвлөрлөө ер нь багасгах ямар бодлого менежмент та нар төлөвлөж байна гэдэгтэр бас нэлээд ойлгомжтой 1 2 3-аар нь тодорхой хариулаарай. За эрүүл мэндийн салбарт төвчж болох зардал юу ордог вэ гэдгийг асууя. За хамгийн сүүлд нь боловсролын салбарын асуудлыг би нэг тодруулах гэдэг. Багш нарын цалингийн асуудал дээр ерхий сайд мэдээлэл хийхдээ Бортегийн ордыг ашиглалтанд оруулж цалин нэмнэ гэсэн байгаа. Энэ та хэдийн тооцоонд яг яаж тусаж байгаа вэ? Сангийн яамнаас хариулт бас тодруулъя. Боловсролын сайд ч гэсэн хариулаарай. За мөн Рио Тинтогийн хүүгийн төлбөрт өгч байгаа гэрээг шинжилж байгаад мөн одоо цалингаа нэмүүлж яасан бэ гэсэн асуудлыг одоо улс төрчид удаадараа ярьж байгаа. Энэ асуудал дээр хоёр яам ямар хариу өгөх вэ гэдгүүдийг асуугаад дараа нь тодруулъя. За 5 номер. Ажлын хэсгийн 5 номер. Чимбүрэн сайдаар гүйцэх хариулж байна. Бид эх оны 2026 оны төсвийн төсөл дээр төсвийн орлогыг тооцохдоо манай гол экспортын нөөцсөн дээр бид нэр 90 сая тонн нөөц экспорт гарганы ингэж тооцсон. Үнийг бол бид нэр дунджаар 70 $50 оны тонн шиг тооцож ингэж төсвийн орлогыг бол тооцсон байна. Чимбүрэн сайдын микрофон өгье. За Саранчулмаг шинэ асуултанд хариулъя. Өртгийн жин хизээ шинжлэх вэ гэж байгаа. Өртгийн жин бол одоо гүйцэтгэж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтөд уялдахгүй байгаадаа санал нэг байна. За бид өнгөрсөн хугацаанд олон бодлого оруулж цалин нэмэх 4 удаагийн тогтоолууд гарсан. Энэ хугацаанд бол одоо цалин нэм гэж хэлсэн болохоос даатгалын сангийн өөрийнх нь дүн өсөөгүй. Дүн өсөөгүй учраас одоогийн байж байгаа байдал бол даатгалын сангийн 2.2 их 80 төгрөг бол ихэнх нь ерөөсөө л цалин 80% цалинд явчихж байгаа учраас өнөөдрийн энэ нөхцөл байдал бол ингээд ийм хүнд байдалд ороод байгааг нэг шалтгаан юм. За тусламжийг одоо өртгийн жингийг тооцдог техникийн хороо гэж байгуулагдсан. Тэгтэл одоо даатгалын үндэсний зөвлөл дээр техникийн хороо нь одоо хүртэл цалингүй хүртэл байж байгаа. Цалингүй усуд ажиллаж байна. Тэр цалин хүртэл одоо тодорхойлж өгөхгүй болохоор тэр доктортой сууршилтай технологиудыг үнэлэх түүний орц За Чимбүрэн сайдын микрофон нэмээд өгье. За эсвэл юу ячаа байж байгаа. Сараа гишүүн нэмээд тодруулчих тэгээд гүйцэхэд хариулж тийм үү. За Саранчулмаг гишүүн микрофон өгье. Тийм сангийн яамны боловсролын яам энэ. За тийм тодорхой хариулчаарай. Хэсэгчлээд хүмүүстээ мэдээлэл өгье. Миний асуусан асуултууд төр. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг өртгийн жинэлд нэвтрүүлэх цаг манайд ирж байгаа юу, ирээгүй юу, болоогүй байгаа юу? Ер нь жоохон хол байна уу? Тодруулъя. Гишүүний асуултанд гүйцэд хариулна шүү. За Чимбүрэн сайдын микрофон өгье. За эхний хариултаа бол болсон юм шиг байна. За хоёр дахь хариултанд оръё. Нийгмийн эрүүл мэндийн өртгийн жинг. За энэ бол одоо хагас бол хийгдэж байгаа. Ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээн дээр бол одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж хэсэг бол орчихсон. Энэнийг одоо үнэлээд тэгээд одоо анхан шатны тусламж үйлчилгээн дээр санхүүжилт нь ороод явдаг. За харин одоо бид
эрүүл мэндийн ажилчид гэхлээр зөвхөн одоо эмнэлгийн тусламжийг гүйцэтгэдэг ажилчид биш, мөн одоо нийгмийн эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилчдын тэдгээрийн үнэлэмжийг бас дээшлүүлэх нь яг энэ одоо таны хэлж байгаа өртгийн хэмжээг нэмэгдүүлэх энэтэй холбоотой болно. За энийг одоо яахын тулд та бүхэн бас энэ ажлын хэсэг байгуулад энэ нийгмийн эрүүл мэндийн ажилчдын үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр бас сарын чулуун гишүүн таныг бас илүү анхаарч ажиллаж өгөөсэй гэж хүсэж байна. За ариг тамхи хэдэн төгрөг ордог вэ гэсэн. За эрүүл мэндийг дэмжих санд бол нэг ойролцоогоор бид жилдээ нэг 9 орчим тэр. За 5 номер дээр гүйцэд нэмж хариулж ирээ. Ажлын хэсэг 5 номер. За бид саяын тэр бид төсвийн төсөл боловсруулахдаа орлогоо тооцохдоо салбарын яамдуудаас мэдээллийг нь авдаг. Дэлгэрэнгүй одоо чинь 2026 онд хичнээн сая тонн өрс ямар уурхаанууд дээр аль компаниудаар гарах вэ гэдгээр нэг үржилт деталь гаргаж ингэж тэрнийхээ үндсэн дээр бол тооцдог. За тэр ирсэн тооцоон дотор саяын таны асуугаад тэр Бортегийн асуудлыг чинь уулуурхай яамн дээр эдийн засгийн эргэлтэнд оруулах, Эрдэнэс 5 дахь компаниас эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм наривчлсан юмнууд. Угнах уулуурхай Эрдэнэс уулуурхай яамнаас энэ талаар бүр деталь дэлгэрэнгүй асуул илүү цогцолтой байхаа гэж ингэж байна. Бид бол нийтдээ яг 90 сая тонн өрс дундаж $70 тооцоод төсвөө. За хариулт авч дуусна уу? За дахиад тодорхойлж байгаа. Чулуун гишүүн микрофоног. За яг тусгадаагүй гэж ойлголоо. Уулуурхай яамнаас асуугаарай гэж хариулж гэн гэж ойлголоо зүг үү те? Тэгэхээр одоо улсын төсөв дээр хийсэн хүмүүс нь наадах чи энэ дэр байхгүй байна гэж хэлээд байгаа мó? Эсвэл чи асуултаа тэр газраас очиж асуугаад байгаа мó? Тэрийг бас би ойлгохгүй байна. За дахиад асууя. Тусгай онцгой албан татварыг ер нь одоо хэдүүлээ энэ дээр жоохон нэмээд одоо чимрэн сайдаа хэдүүлээ энэ дээр жоохон ажиллаж хагаад энэ сангаа хариуцуулах дээр ажил яасан бэ? Энэ дээр ер нь бодлогын хувьд та юу гэж бодож чинь гэдгийг тодруулмаар байгаа. За түрүүний нөгөө эмнэлгийн төвлөрөл дээр нэг би ерөөсөө хариулт авч чадсангүй. Мөн төвчж болох зардал гэдэг дээр хариулт авч чадсангүй. Сангийн яам төвчж болох зардлыг эрүүл мэндийн салбарт юу гэж харддаг юм? Тав номер. Чимбүрэн сайд. За Чимбүрэн сайд хариулт өгье. За ариг тамхины онцгой татвар бол орж ирэх ёстой. Ер нь бол сангийн яамнаас үүнтэй дүүцүүц хэмжээгээр 9 тэрбум төгрөгийг бид эрүүл мэндийн дэмжих санд орж байгаа. Үүгээр дамжуулаад бид шинэ технологи за мөн нэмээд гадаадад эмчилүүлсэн хүүхдэд 50%, том насанд хүрсэн хүнд 25% зардлын дааж байгаа. Энэ үйл ажиллагаа явж байгаа. Одоо энэ тамхины тухай хяналтын тухай хууль хэрвээ батлагдвал энэ татвар нэмэгдээд илүү их мөнгө орж ирэх талтай. Тийм учраас энэ дээр хэдүүлээ хамтарч ажиллах хэрэгтэй байна. За төвлөрлийг багасгахтай холбоотой ямар бодлого хэрэгжиж гэнэ гэж байна. За засгийн газраас орон нутгийн нэмэгдэл гэдэг одоо маш чухал санхүүжилтийг одоо ялангуяа нөгөө сайн эмч нарыг орон нутагт ажиллах боломжийг хангах зорилгоор сумд 40%, аймагт 20% өгдөгөө. За энэ бол одоо төвлөрлийг сааруулах байгаа бодлого бол за бид худалдан авах үйл ажиллагаараа харин орон нутагт анхан шатанд болон дүүрэг аймгийн эмнэлэгт эмчилүүлж байгаа улсуудын тарифыг коэффициент За олцсон уу? За мөнх төв агшин микрофон.